Сайн байцгаана уу үзэгчдээ. Спортын ертөнцид нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид та бүхэнд Японы Токио хотноо зохиогдсон Hakuho Cup өсвөрийн суммачдын 6 дахь удаагийн тэмцээний тухай мэдээлэл хүрэхээр бэлтгээд байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань зочноор тэмцээний зохион байгуулагч Бачаргал ах манаас хүрэлцэн ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Hakuho Cup тэмцээнд Монголын өсвөрийн суммачд бол жилээс жилд амжилттай орцдог. Энэ жилийн үед ч гэсэн амжилт ариун байсан. Энэ талаар бол өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бэлтгээд байна. Та тэмцээний талаар өөрийнхөө сэтгэлийг хуваалцахгүй үзэгчтэйгээ. За Hakuho нэрт Hakuho цагаан тэмцээн энэ жил 6 дахь жилдээ Японы Токиод болж өнгөрлөө. Тэгээ энэ удаагийн тэмцээнд одоо манай Монголын баг маань их сайхан амжилттай оролцож хувийн дүнгээр нэг алтан медаль, нэг хөрөлт медаль, за багийн дүнгээр одоо анх удаага багаараа алтан медаль хүртэж өнөхөр одоо их сайхан олцоод ирлээ. Тэгэхээр өнөөдрийн спорт ертөнцид нэвтрүүлгийн шинэ дугаараараа та бүхэндээ за Hakuho-гийн цом 6 дахь удаагийн тэмцээний тухай дэлгэрэнгүй одоо сурвалжлагыг хүргэхээр бэлтгээд байна. За тэгэхээр тэмцээн бол Токио хотноо зохиогдсон. Тэгээд Японы нийслэл бол хэд удаага зохиогдож байгаа нь вэ? За тэмцээн маань энэ жил 6 сар зохион байгуулагдаж байна. Японы Токио хотод 3 удаагаар зохион байгуулагдаж байна. За энэ удаагийн тэмцээн маань 5 орны 1200 сумаачд одоо оролцсон. За тэмцээн маань Ryokyu дүүрэгт байрладаг Сумохийн ордонд болдог. Тэгээд одоо жилээс жил тэмцээнд оролцож байгаа хүмүүс маань таа өссөн, бас өрсөлдөөнтэй ийм сайхан тэмцээн болж байгаа. За тэмцээний маань одоо бас гол зорилго нь бол Японы одоо соёл болон сумог түгээн дэлгэрүүлэхтэй. Одоо сумог дамжуулан улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулдаг. За мөн хүүхдүүд маань спорт хайртай, дуртай болсноороо бас одоо төсвөр дэвчээртэй спорт гэдэг бол хүүхдэд бол маш их тийм сайхан зүйлүүдийг өгч яадаг. Тэгээд энэ удаагийн тэмцээнд Монголоос бол 8 хүүхдүүд оролцсон. Тэмцээнийг бол Hakuho сан бол бас Монголын талаар зохион байгуулж байгаа тийм ээ. Тэгэл дээр тэмцээнийг маань Hakuho сан зохион байгуулдаг. За Hakuho сан маань Монголд одоо жил болгон тэмцээнийг зохион байгуулад за энэ тэмцээнд амжилттай сайн оролцсон хүүхдүүдэд бид нэр сонгон шалруулж аваад Монголдо бэлтгэл сургалт хийлгээд тэгээд одоо Японд руу авч явдаг. За тэмцээн маань ер нь бол хувийн болон багийн дүнгэсэн ийм одоо насны ангиллаар явагддаг. За тэгээд Японы бүх одоо сумогийн сургалттай баг дунд ахлах сургуулиас оролцсон. Тэгээд барилдтайгаараа онцлог. Тэгэхээр яг дэлгэсэн дээр харагдж байгаа одоо Ryogoku Gokugikan гэж одоо мэржлийн сумогийн одоо аваргууд баригддаг одоо үзэгчдийн танил энэ ордон сумоо хөгжүүд манаас хүч үзэж байна гэсэн үг нөө өсвөрийн хөгжүүдийн үед. Тэгэхээр ирээдүйн аваргууд бол бас эндээс гараагаа хийх бүрэн боломжтой гэж бас хэлж болохоор байна тийм ээ. Тэглүү яг нь ер нь Сумохийн ордон тэмцээн болсноороо бас одоо их сайхан болж байгаа. Тэмцээн бан болсон өдөр одоо Сумохийн ордон манд дүүрэг үзэгчтэй те ялангуяа Япон хүмүүс одоо маш ихээр ирж зөвхөн Япон гэхгүй Монгол хүмүүсийн маш сайхан дэмждэг. За тэгээд дээрээс нь Японд барилдаж байгаа манай одоо мэржлийн Сумохийн аваргууд, Хармагүжи аварга, Занмозаки, Ганмөрдөн. За тэгээд одоо Монголын анхны сумаачдын маань одоо нэг цэгний мах маань өөрийн биер хүлцэж ирж тэмцээнд хүүхдүүдийн маань дэмжтэй. Үнэхээр одоо тийм өрсөлдөөн тэмцээн болдог. За мөн энэ удаагийн тэмцээнд бас 1 сарын башид амжилттай сайн барилдаж төрүүлсэн Коточук хойцгоноос өөрийн биер хүлцэж ирж тэмцээний маань шүүж за хүүхдүүд нь бас урам өгсөн байгаа. За энэ Hakuho-гийн Miyagi-no дивизион дээрээс Монгол хүүхдүүд маань очиж хамтарсан бэлтгэл хийсэн. Энэ бол бас их том боломж гэж миний хувьд харж байна л да. Тэгэхээр хамтарсан бэлтгэлийн талаар энэ бэлтгэлд бас ямар хүүхдүүд маань оролцоо. Дээрээс нь Япон хүүхдүүд энд харагдаж байгаа шүү тийм ээ. Тий. За тэгээд хүүхдүүд маань очиод бид нэр тэмцээн болгохын урд өдөр одоо аврагынхаа дивизион дээр очиж бэлтгэл хийсэн байгаа. Тэгээд энэ бол бэлтгэлийн зорилго нь юу гэхээр тэмцээн маань ийм одоо Сумохийн ордонд яг ийм шорон тохиолдол дээр болдог. Тэгэхээр мандаа Монголд бол хүүхдүүд маань бид нар яг ийм одоо дивизион бэлтгэл хийдэг учраас бид нар хүүхдүүдээ одоо дасгах зорилгоор бэлтгэдэг. За дээрээс нь авраг маань одоо энэ яг өөрийн биеэр энэ бэлтгэл дээр хүрэлцэн ирж Монгол хүүхдүүдтэй нэгтгэл зааж сурвалж Монгол хүүхдүүдтэй урам хайрлаж одоо бид нар маш том боломж. За дээрээс нь энэ удаагийн бэлтгэл дээр маань Тоторо Мужи Joyoku ахлах сургуулийн одоо баг маань бас энд хүрэлцэн ирж бид нартай
хамтарсан бэлтгэл сургалт хийж хоорондоо туршлага одоо тий бэлтгэлийн суралцж ийм сайхан бэлтгэл болсон. Тэгээ авраг маань одоо сумаа хүү яг одоо мэрэгжлийн сумаа бүх сонирхтын сумаа хоёр мэрэгжлийн сумаа хоёрын одоо энэ одоо зүрх ялгаа тий одоо дачааг хүртэл ингэж хийдэг гэдэг одоо өөрийнхөө тэр сайхан мэгтэйгүүдээс хүүхэд маань зааж өгсөн. За тэгэхээр энэ хамтарсан бэлтгэлд оролцсон Тоторын мужийн Жохоку ахлах сургууль бол сумаа сонирхчдыг танилын сургууль байдаг. Энэ сургуулийн талаар та бас мэдээлэл өгөөч. За энэ сургуулийн бол одоо нэлээд алдартай сумаагаараа сургууль цаатай ийм сургууль. Энэ сургуулийн маань багш маань ган төгсгээд одоо Монгол залуу байдаг. За энэ сургуулиас одоо та бидний сайн мэддэг сүрийг сайн барилж байгаа Торинамужи Айрдэн, за Ичиножо, Ичинороо, за Баасан дорж маань байна. Тэгээд маш олон одоо сайн хөгжүүд төрж орж байгаа юм сургууль. За мөн манай 2014 оны Хакога 2015 оны Хакогамжинд оролцож байсан. Ахлах наснд оролцож байсан Амарснаа маань одоо энэ сургууль маань Амарснаа маань одоо саналтай байд. 100% нэтгэлгээр энэ сургууль одоо ахлах сургуулиудаа суралцж энэ сургуулийн нэрийн өмнөөс барилдаж байгаа. Тэгээд үнэхээр одоо энэ Японд маш сумагийн сургууль цаатай маш сайн сургууль. Тэгэхээр их авраг Хакхо бол мэдээж Монгол Япон олон хүүхдүүдийн үлгэр жишээ авдаг юм сайхан авраг. Тэгэхээр Монгол хүүхдүүд бол мэдээж Юкозна Хакхо шиг бүх болохыг мөрөөдөж одоо ингээд бэлтгэл сургуультай тэмцээн урдаанд оролцож байгаа. Юкозна Хакхото одоо уулзсан үедээ одоо Монгол хүүхдүүд бас ямар сэтгэл санаа ямар мэдээж шүтэнтэйгээ уулзсан гэдэг утгаар их баяртай байсан байх та. Та энэ тал дээр бас хүүхдүүдийн талаар ярьж өгөөч. Тэглэр яах вэ? Одоо хүүхдүүд маань бэлтгэл сургуульд аваа маань хүүхдүүдэд одоо заавар өгч те оройн хоолыг хамтдаа хүүхдүүдтэйгээ идэж хүүхдүүдэд зориулж маш сайн хөгжиж авсан. Тэгээ хүүхдүүд маань одоо сумаа өхийг энэ оюун хөдөлмөрсөн авраа хараад те энэ хүнээс маш их зүйлийг одоо сурмаар те мэдмэр зүйл маш их байгаа. Тэгээд их үнэхээр тийм сонирхолтой сайхан бэлтгэл болдог. За мөн одоо бэлтгэлмээр маань одоо аврагын маань өөрийн хүү тэгээ мөх жаргал маань одоо бас энэ бэлтгэл планерс оролцсон байна тий. За манай 8 насны ангид орж одоо нэгснээр харж байгаа манай Цэрэн Бонцог манай л да энэ жил анх удаа бид нэр 8 настай хөлт одоо даад харж байгаа тий. Үнэхээр ийм гоё маш сайн техник үзүүлж байгаа. За одоо манай жавхан төгс маань харагдаж байна. Яг авраг маань өөрөө хараад тий. Одоо хоогоо мэдээж болог бүх юм яг өөрөө зааж өгөх үнэхээр их сайхан. За одоо нэгэн төсөөлөд одоо хүүхдүүд маань шоко хийж байна. Тий бүгдээрээ бөөндөө ингээд бэлгэлээ хамт эхлээд хамт дуусдаг. Японы одоо энэ сумо өхийн одоо спорт гэхээсээ гадна бас маш их тийм дэг ёстой жайг бол үнэхээр маш нарийн байдаг. Дэвжийн бэлтгэлд орж ирээд бүгд мэдлэх ёслоор эхлээд бэлтгэл дуусах хүртэл. Одоо за энэ одоо манай аврагын маань мөнх жаргал маань харагдаж байна. Одоо ингээд шоко хийгээд үнэхээр сонирхолтой самаа тий. Тэгээ аврагын хүү бол магадгүй энэ бол бас анхныхын тэмцээн байсан баг тийм ээ. Тий анхны тэмцээн. Тэгээ аврагын хүүхдэ 7 насны ангилд оролцсон. Тэгээд авраг маань бас хүүгээ одоо цаашдаа бас сайн барилдаж тий сайн болохыг одоо эхлүүлж энэ тэмцээнд одоо оролцож байгаа их сайхан. Тэгэхээр энэ бэлтгэл дээр бол Жохоку ахлах сургуулийнхантай хамт бэлтгэл хийлээ. Таны хувьд бас багшийн хувьд ингээд нүдээр харж байгаа. Япон хүүхдүүдээс суралцах зүйл, за Монгол хүүхдүүдийн хувьд давуу тал нь, за цаашдаа засаж залруулах хэрэгтэй юм ч юм уу багшийн нүдээр ямар зүйлүүд харагдаж байна. Тий. Японы одоо сумо Японы спорт энэ хүүхдүүд одоо харж байгаа 7 настай, 8 настай багаасаа энэ хүүхдүүд энэ спортыг сурж байгаа учраас мэдээд техникийн хувьд Монгол хүүхдүүдээс хамаагүй илүү. Монгол хүүхдүүд юугаараа илүү вэ? Монгол хүүхдүүд бол авхаал самбаа, за унаа хурдтай байдал тий. Энэгээр бол одоо энэ хүүхдээс арай илүү. Тэгээ энэ бид нар бас их сайн энэ татарын сургуулийн хамтарсан бэлтгэл хийсэн хүүхдүүдтэйгээ багийн барилдаанд бид нүүн таарсан л та. Одоо энэ ингээд хоорондоо барилдаж байна. Тэгээд бид нар бас энэ дээр энэ бэлтгэлийн явц нэг олон барилдаа мод хийхгүй дээ. Бэлтгэе одоо ерөнхийдөө дасгах маягтай хүүхдүүд нэг ганц хооронд барилдуулаад тий. Тэгээд энэ хүүхдүүд томилмээр нэр таарж барилдсан байгаа.
欠場者届を提出しないチームありましたら、大至急 A 土俵放送席に持ってきてください。選手変更届、欠場者届を出してない監督チームありましたら A 土俵放送席に持ってきてください。 За ингээд тэмцээн маань эхэлсэн. Тэгээд энэ жилийн тэмцээний гол онцлог бол юу вэ? За энэ жилийн гол онцлог маань өмнөх тэмцээнд 800 хүүхдүүд оролцож байсан бол энэ удаагийн тэмцээн маань 1200 хүүхэд оролцсон. За тэгээд Америкийн баг, за Солонгосын баг бол одоо өмнө Мэргэжлийн суманд барилж ирсэн Гасого маань одоо давуулж ирсэн. За Хятадын багийг бол одоо Мэргэжлийн сумын дээдс нь барилж байгаа Сокхора маань одоо давуулж ирсэн. За ингээд Монголын баг, тэгээд Америкийн багад ингээд нийт одоо 5 орны 1200 одоо хүүхдүүд сумын оролцсон. Тэгээд үнэхээр их өрсөлдөөнтэй. Тэгээд тэмцээн маань энэ жил 5 дэвжээнд дээр зэрэг явсан. Маш их сайхан зохион байгуулалттай. За одоо яг энэ дүрсэн дээр одоо энэ цааталтанд барилж байгаа баг бол Өвөр Монголын баг, багийн барилдаанд барилж байна. За багийн барилдаа маань бол нэг одоо багаас 5 хүүхэд оролцож одоо хоорондоо барилддаг. За тэгээд хүүхдүүд маань 3 ялсан баг нь ялтыг аваад тэгээд хасчмаар ингээд цаашдаа үргэлжлээ явдаг. Тэмцээн маань үнээр хөрөлттэй. За одоо энэ бол Америкийн баг маань яслаад байж байна. За ингээд тэмцээн маань ихсэн. Тэмцээн ер нь насны ангиллалын үед. За тэгээ Монголынхаа багийн бүрэлдэхүүнийг бас та танилцуулаач. За тэмцээн маань 7-оос 15 насны үед наслан ангилалд одоо барилддаг. 7 нас, 8 нас, 9 нас, 10 нас, 11, 12 гээд тэгээ ах нас нь бол 13-аас 15 насны ангиллаад. За ингээд багийн барилдаа ингээд явдаг. За одоо энэ дэлгэсэн дээр бол манай ах наснд гэж оролцсон бэлгүү маань одоо барилдаанд гарч байна. За бэлгүү маань ах насны ангилалд одоо 3 ялаад 4 дахь төрөлтөд ялгадаад ингээд 16 төлөлтөд одоо очсон. За бид нар бол ах насны ангилалдаа 3 хүүхэд авч ирсэн. Тэгээд ах насны ангил гэхэд зөвхөн одоо нэг насны ангилд энэ жил 300 хүүхэд орж өрсөлдсөн байгаа тийм. 300 хүүхдийн өрсөлдөөн гэдэг маш их. За тэгээд энэ ах насны хүүхдүүд бол ерөнхийдөө бас техникийн өв зүгсэрсэн, бас хивээ олцсон хамгийн хөрстөнд болдог юм бас. Тэгээд энэ нөгөө 2 хүүхэд маань одхоо маань оролцсон. За одхоо маань бас энэ жил их сайн барилдаж шигшээ 8 үлдсэн байгаа. За Тэмүүлэн маань мөн 16 үлдээд ингээд ялагдсан. За 7 насны ангилалд бол манайхаас хүүхэд оролцоогүй. 8 насны ангилалд бол Өвөрхангай аймгийн орон сумаас манай Цэрэн Гүнз маань оролцсон. За 9 насны ангилалд Сэлэнг аймгаас Даваа Эрд маань ирж оролцсон. За 10 насны ангилалд Өвөрхангай аймгаас Чавхан Дөгс маань оролцсон байгаа. За 11 насны ангилалд бол Баян аймгийн бас одоо манай сошруу маань ирж оролцож одоо хувийнхаа дүнгээр алтан медаль хүртсэн. За 12 насны ангилалд Ахмад аймгаас Мөнх Жаргал маань оролцсон. Ингээд алх насны 3 хүүхэд оролцсон. Тэгээд аавнаас анзаарж байгаа их хүүхдүүд маань одоо хөдөө орон нутгийн хүүхэд байгаа. Тэгэхээр одоо монголчууд маань одоо сумаг маш их одоо мэддэг болсон, маш их үздэг болсон тий. За энэ одоо бэлгүүн бас жоохон барилдааны алдаа гаргаж тий. Ингээд сая одоо сумууд бол давуулж барих хэнтэй гэдэг бол ер нь одоо хийгддэг тий. Ингээд ялагдсан байна. За одоо энэ авраг маань ингээд өөрөө тэмцээнээр хүрэлцэж ирээд хүүхдүүдтэй зөвхөн тэмцээнээс гадна хүүхдүүдэд давуулж ирсэн эцэгчүүдтэй за 6 авуулаа, за гар 9 өгөөд ингээд хүүхдүүдэд маш их урам өгдөг. За энэ аврагын хажуу сууж байгаа юм бол одоо Японы гэгэр зэд хасаа гэж хүн. За энэ хүн бол энэ тэмцээнд одоо гадаадаас ирээ шууд ирсэн байгаа. Тэгээд энэ удаагийн тэмцээндээс бид нэг зүйлийг ажигласан нь юу вэ гэхээр энэ удаагийн тэмцээн маань Японы засгийн газар болон одоо Сумо бүхэн холбоо маш их ачааллууд одоо ирсэн. За одоо энэ харж байгаа та бүхэн нэг сарын башаад амжилттай сайн байлт төрүүлсэн манай Котожгийн хооцгонод ингээ өөрийн биеэр үлдсэн ирж байна. За мөн одоо зөвхөн барилдахаас гадна энэ Сумо бүхийн дивжээнд ажилладаг Оёката багш нар бол маш их ирсэн. Маяма. За монголчуудын одоо Сумод оруулах хамгийн анхны эхлээд тавьсан манай Ош Манкод ирсэн. За одоо энэ дэлгэсэн дээр болохоор одоо энэ шгшээ барилдаа нэг шүүхээр манай одоо нэг сарын бишэд өрсөн Котожгийн хооцгоо сууж байна. За цааталт нь бол одоо Маяма монцог ингээ сууж. Тэгэхээр энэ бол одоо энэ мондөг бөхчүүд одоо энэ барилдааны шишээ барилдааны өндөр шүүн гэдэг үнэхээр сайхан тэмцээн. Тэгэхээр энэ бол өсвөрийн зүгээр нэг тэмцээн биш. Одоо яг өдгөө мэргэжлийн сумогийн дивжээнд амжилттай орж байгаа бөхчүүд Оёката нар бүгдээр бас энэ тэмцээнд ач холбогдол өгж байгааг харуулж байгаа тийм үү? Тэглээ яах вэ? За одоо энэ дэлгэсэн дээр барилж байгаа хүмүүс бол энэ хамгийн бага насны ангид 7 насны ангид одоо та бүхэн харж байгаа энэ хүмүүс ямар их хөрсөлтөөнтэй барилж байна.
За тэгээ энэ хүүхдийн барилдаа маань их өрсөлдөөнтэй болоод за тэгээд хойрол цансан. Тэгээд одоо юу моно гэж ярьдаг тий одоо миний самаг өдөр за ингээд хоорондоо одоо шүүгчний маань хоорондоо зөвлөлтөөд за готошог хойцох юм гараа өгсөн. За тэгээд ингээд хоорондоо зөвлөлтөөд ингээд ялах шиг дотор сэтгэл та хүүхэд бол ингэж хөрсөлтөнтэй болдог. Тэгэхээр бид нэр одоо Монголын хүүхдүүдийг энэ цомог шалгаруулж байгаа бас тодорхой хэмжээнд бэлтгэл сургалт хийж авч орцдог. Тэгэхгүй бол одоо Японы хүүхдүүд маань бага нас эхэлтээ одоо бүгд юм сайн. Одоо 9 насны ангилалд жишээл дамгарч байна. За тэгээд энэ 9 насны ангилалд Давид маань оролцсон байна. Давид нь цэлийн юмж оролцсон. Давид нь их сайн барилдаад одоо 112 хүүхдээс 8 дэлдэд харамсны одоо бүрэлдэхүүн төлөвлөлөө жоохон бас туршлага барилт байж ялгсан байгаа тийм. Гэхдээ 122 хүүхдээс 8 дор нэгдвэл бид нас чамлахгүй зүйл. За энэ тэгснээр орж байгаа барилдаан бол 9 насны ангиллын аврагын төлөө барилдаа. За энэ наан одоо наалтан байралтай хүүхд бол одоо үнэхээр энэ сумын системийг маш сайн эзэмсэн. Энэ 9 настай ийм жоохон хүүхд одоо тэр байр цавж байгаа тий таадмаа дарж байгаа маш тийм зөв техниктэй. Дандаа ингэ урагшаад үлгэж явсан тий. Үнэхээр өршлөнтэй барилдаа бас юм л да. За 10 насны ангид манай жавхан төгс маань оролцсон байна. Энэ жавхан төгс маань өмнөх жил энэ 9 насны ангилалд алтан медаль гарсан. Тэгээ энэ жил одоо 10 насны ангилалд оролцож одоо 2 хадмаар хөлбөмбөг маслаг гэсэн. За энэ хоёр манаас нэлийн өрсөлдөнтэй хүч авсан барилдаан болж байна. За хоёр талаас маашны барьсан дээрээ нэлээд бас эцсийн хүртэл тэмцсэн юм ширүүн барилдаан болж байна. Ер нь Никозма Хакхог энэ тэмцээн зөвхөн Монгол хүүхдүүд боломж олгоод зогсохгүй. Дээрээс нь Япон хүүхдүүдийг бас сумогийн хүүхд дурлах, сумогийг сонирхох энэ зүйл ч гэсэн аз их нөлөөлж эндээсээс харагдаж байна. За энэ одоо жавхан төгс маань мөнгө мэдээлэлд барьж байгаа барилдаан. Одоо энэ дээр жавхан төгс маань ялсан бол аврагын төлөө барилдаанд харамсалтай байгуулж байгаа хөрөг мэдээллийн ажил гэсэн. Тийм. За жавхан төгс маань ер нь бас энэ хэмжээнд 3 жилдээ оролцож байгаа. Одоо 2 их хөрөөдөг. Одоо баяр цохин жавхан төгс гэдэг өнгөрсөн жилийн хэмжээнд бол 2 их маань хоёулаа ярилцаад ирж оролцоод аврагын төлөө барилдаад жавхан зүүн төрүүлсэн. За энэ бол одоо ингээд 10 насны ангиллын алтан медалийн төлөө барилдаан болж байна. Тэгээ тэмцээнийг ирж сонирч байгаа одоо хүмүүс ингээд анзаараа ажиглаж явах зөвхөн одоо ингээд Япон хүмүүсийг дэмжихгүй те энэ бол одоо спорт гэдэг ийм мэдлийн спорт. Тэгээд одоо зөвхөн Монгол Япон бүгдийн сайхан дэмжижсэн нөхөд маш гол юм гэсэн. За одоо энэ манай сосрхуу маань гэж байлаа. За сосрхуу маань энэ даг хэмжээнд үнэхээр сайхан барилдаануудыг үзүүлсэн. Одоо 11 насны ангид ер нь биеийн хөлөг манай талбай одоо харж байгаа тийм одоо их том биш барилдаануудыг их сайн хараатай сайхан хийсэн. За одоо энэ ингээд маш хариуцлагатай барилдаан. Аврагын алтан медаль өөрөөр одоо бас нэлээд том битээ өөрөөс нь том битээ өгдөрсөн. Урдуураас хөлтэй их орон сайхан байлаа тийм үү? За ингээд нэгдэг яснаас сосргоо маань ингээд 11 насны ангид алтан медаль болцлаа гэж байна. За энэ ингээд илгэсэн дээр монголчууд маань ус игэж дэмжиж. Манай үзэгчдийн танил Япон бүгчүүд Ояката нар ер нь харагдаж байна. Ер нь Япончууд Монгол хүүхдүүдийн талаар бас юу ярьж байсан бэ? За тэмцээн дээр маань ер нь сумагийн одоо багш маань хийрсэн. За одоо яг нэлсэн дээр одоо манай тэмцээнийг маань Япон судлаач сумад авирч Төмөр Хатарах хүмүүс суралцсан байгаа тий. Одоо ингээд Аошима Ояката бидүүдийн сайн мэдэх одоо манай сумагийн алтан хараа зүйлийн багш маань одоо ярьслаа гэж байна. Тэгээд ярилцлагандаа бол одоо Монгол хүүхдүүдийн барилдаанд үзэх дуртай. Тэгээ Монгол хүүхдүүд их сайн барилдаж байна. Ер нь монголчууд бас зорилготой бэлтгэл сайн яадаг. Цаашдаа бас олон монгол бүх мөрлийн сумаа сайн байлдах байх. Би ч монголчуудыг олноор их барилдаасаа гэж хүсэж байна гэж хэлсэн байна. Энэ дээрээс бид хүлс баяртай байгаа тий. За одоо мөн Чойтаки Озаки манас ярьслаа гэж байна. Тэгээ монгол хүүхдүүд их сайн барилдаж байна. Япон хүүхдүүдийг монгол хүүхдүүдийг дэмжиж байна тий. Би дахиж одоо Монголд очимоор байна. Монголчууд Японд ирцгээгээрээ одоо та бүхний хүлээж авах дуртай байх болно гэдэг маш их тэмцээн илэрхийлсээр эдэн тэмцээнээс хандж ирсэн. Биднээс энд
баяртай байна. Тэмцээний маань ер нь бас ширүүн өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр тэмцээний бас 8-нд нөхрөлтийг одоо тэгээ уур ажил их сайхан ноёлж ирсэн. Тий. За тэгээд Жойтаг нь одоо өөрөө энэ тэмцээнийг маш сайхан шинжилж үзсэн. Хүүхдүүдийн барилдааны их сайн ажиллаж одоо харж ирсэн. За энэ тэгээд одоо тэмцээний маань дундуур одоо Японы бүхний сумын барьж ирсэн хүүхдүүдийн хооронд энэ янз бүрийн сонирхолтой тэмцээн болсон. Энэ одоо ингээд Ост талтын тэмцээн болж байна. Одоо манай гişхөө тэгээ сокер, тойно шимаагаар олон хүүхдүүд энэ дэсгээр оролцож байна. За мөн манай цэгний консер оролцсон. За одоо энэ бол Ошимаиката манай хахаа авраг. За мөн цэгний мах маань ингээд тэмцээнд оролцож байна. Гоё. Бид ийм болчиход байна. Харин тийм ээ. Монгол хүмүүс ирсэн байна. Харин тийм ээ. Одоо л харин харъя. Манайхан хэр барилж байна. Сайн уу? Бид өнгө сая ирсэн болохоор сайн мэдчихсэн. Гоё. Хөгжилтэй. Тийшээ ажил сайн байна уу? Ажгүй. Одоо Катаг ажил хүнд байна уу? кимоногоо болцоо одоо тэгээд ийм хувцастаад явдаг болсон шүү дээ тий. Гайгүй яах вэ? Одоо хагасчил болж байна бас тасчлаа. Одоо нэг 5 сарын 29-нд өөрийнхөө үс авалт байгаа. Тэрнийхээ тий. За энэ тэмцээн сонирхолтой тэмцээн. Энэ тэмцээнд нь одоо 10 маань өөрөөс төрүүлсэн байгаа ингээд тэмцэр шалгасан их өрсөлдөөнтэй тэмцээн. За тойны шимаа сокер энэ одоо хоорондоо өрсөлдөж байна. За энэ одоо аврагын төлөө дараа маань ялаад хүүхдүүд маань ингээд тойроо зогссон. Баяртай. За тэгээд тэмцээн маань үргэлжлэж одоо яг медалийн төлөө шигшээ баригдаанууд эхлэх гэж байна тийм ээ. За тэмцээн маань өглөөнөөс хойш одоо үргэлж явж байгаад насны амжилт 8 хүүхдүүд үлдээгээд яг шигшээгийн одоо баригдаа маань эхэлсэн байна. За манай 10 насны амжилт баригдсан чавхан дүүс маань хоёрын дундуур медаль 11 насны амжилт баригдсан сосрогын маань одоо алтан медаль болсон гэсэн. Одоо энэ дээр бол одоо багийн барилдаа эхлэх гэж байна. Тэгээ багийн барилдаан дээр бол бид дөрөв хийсэн нэг багаас одоо 5 хүүхд орчдөг. За энд бол 10 настай нэг хүүхд, 11 настай нэг хүүхд, 12 настай нэг хүүхд. За ингээд ахлах насны ангиллаас 2 хүүхд орцуулаад ингээд нэг баг 5 хүүхд байна. Ингээд хоорондоо барилдаад 3 дайл төрөж 3 ялсан баг нь ялтаа аваад өгдөг. За энэ дэлгэснээр одоо манай отхоо маань ингээд ахлах насны ангиллад 8 дүлгээд энэ одоо хөрөнгөнд төлөө барилж байгаа барилдаа. Хэрвээ отхоо маань энэ дээр одоо ялсан бол хувийнхаа дүнхүүдэнд өгдөгсэн. За тэгтээ бид нас отхоо маань сүнхээр одоо гурантай сайхан барилдаж 320 хүүхдээс ингээд жишээ нь үлдэнэт бол маш одоо сайн барилдсан. За одоо энэ бол ахлах насны ангиллын аврагын төлөө барилдаа та бүхэн харж байгаа нэг том биетэй. За тэгээ энэ ингээд аврагын төлөө ялаад ингээд жоо сэтгэл гаргасан. Тэгээд энэ дивжин дээр шүүгч бас анхаарал өгч байгаа. Тэгэхээр энэ бол ямар тэгж ихтэй ийм спорт гэдэг бол энэ хүүхд нэмзэн шүү дээ. Тэгээд ингээс нь ажиллаж харагдаж байгаа юм аа. За одоо ингээд багийн барилдаанд маань эхэлж байна. Ингээд жавхлан төгс маань багийн барилдаанд одоо хамгийн ихэнд гарч одоо хамгийн бага настай хамгийн ихэнд гарч барилдаж байна. За багийн барилдаанд ерөнхийдөө доторын мужийн хүүхдүүд маш сайн одоо бүрэлдэхүүнтэй байсан. За одоо манай сосрууд харж байна. Манай сосруу маань ерөнхийдөө одоо хүнийхээ доогуур шургуулж те өөрөө одоо 2 хөл их сайтай. Тэгээд байрцаж одоо энэ дээр их сайхан хутгаж ажиллаж байна. Тэгээд энэ одоо сумаа шинж зөвдөж байгаа хүмүүс нь манай сосрууд их дуртай. Одоо манай сосруу бол балиаш холонд. За тэгээд энэ тэмцээнд маань одоо энэ удаагийн тэмцээн маань бид нэр бас нэлээд 2 сарын хугацаанд бэлтгэл сургалтаа хийсэн байгаа. За тэгээд энэ тэмцээний маань энэ удаагийн тэмцээний одоо манай Сонгочдын сумаа өвхийн дэлхийн хошоо авраг Монголын сумаа өвхийн шгшээвээ тахалжуулагч Наранбат багш маань энэ удаагийн хүүхдүүдийн манаас тахалжуулсан байгаа. За энэ манай хүүхдүүдийн бас өмнөх бэлтгэл сургалтын суурийг тавьж өгсөн бол манай Солонбаяр багш маань байна. Тэгэхээр бид нэр энэ сүрний ажиллаад 2 багштай одоо маш их баярлалаа. Бас баяр хүрмээр байна. За энэ дээр бид нар ингээд хөрөл медалийн болцол хангацлаасаа ингээд бид нар 8 дүлдээд шууд хөрөл медалийн барилдсан ингээд 5 ноолын харьцаатай бид нар яаж хөрөл медалийн болцол хангасан байгаа. За хүүхдүүд маань ер нь одоо энэ удаагийн хэмжээнд бид нар
бас их сумо бэлтгэл дээр одоо их яг сумо өхний техникүүдийг маш ихээр татуулсан. Ер нь сумо өөрөө ингээд төрж гаргахтай та бүхэн мэднэ. Төрж гаргах маш одоо хурдан тачаан дээр босох гэдэг техникүүд нь бас нарийн байдаг. За одоо энэ жавхлан төгс маань багийн барилтанд барилж байна. За энэ жавхлан төгс маань энэ удаагийн нэмцэнд өмнөх жил 9 насны эмэгтэй төрүүлсэн. Энэ удаагийн нэмцэнд хувийнхаа дөмөрхүүдэн даалгаварч бас сайн барилдсан. За багийн барилга нь ихэр сайн барилдсан. Өөрөө одоо ингэ золгож хав одоо барь барилддаг. За энэ сосроо маань барилж байна. Энэ мөнгөн медалийн төлөө манайх одоо нөгөө доторыг хамтарч одоо бэлтгэл хийжсэн багтаа таасан байгаа. Тэгээд энэ дээр манайх дотор багийг 5-0 харьцаатай ялж одоо мөнгөн медалийн болцыг хангасан. За доторыг бол ер нь маш их одоо сургууль сайтай ийм баг. Тэгээ манайх болоос яг бэлтгэл дээр хамтарч бэлтгэл хийсэн хүүхдүүд нь бас нэлээд хүүхдүүдийн барилдаа нэг судалсан байсан. Тэгээ 5-ийн харьцаатай өнөхөр бас сол илүүрхэн ялсан байна. Хагас шийдвэрлэх барилтаа байсан. Энэ бол тий. За одоо манай ахнаас нь Тэмүүлэн маань ингээд болж байгаа. Тэмүүлэн маань энэ дээр бас хэлэхэд яг өөрөө энэ тэмцээнд энэ жил 5 дахь жилээ оролцож байгаа. Ер нь нэлээд тийм одоо өөрийнх нь барилдааны онцлог яг сумаа хөхтэй их сайхан сумаа хөх техник гэж барилддаг. За ингээд манайх одоо 5-0 харьцаатай ялж мөнгөнд олцсон. За одоо энэ тавхан харж байна. Одоо Наранбаатар гүшүүнд барилдахын өмнө хүүхдүүдэд маш сайхан зоригч үүстэй сэтгэлийн сайхан одоо зориг нэмж. За ингээд 17 барилдаа маань эхэлж байна. Жавхлан төгс маань барилж байна. За ингээд машин сайхан зайлаад давчлаа. Эхнийхээ даваа авч байна. За энэ 17 барилдааныг бол хагхуу 10 маань одоо өөрийн бие шүүсэн байгаа. Хажуугийн шүүшсэн. За сосрогоо маань барилж байна. За тэр таах харж нэрсрэх үнэхээр энэ маш тийм одоо унаа холтой. За ингээ араар нь сайхан мордоод ингээд 2 тагаа авч байна. За одоо манайх 12 насны ангилд одоо мөгчлөө маань одоо барилт. За энэ дэлгэцэн дээр Аошимайкад он харагдаж байна. Тэгэхээр одоо энэ барилтыг шимтэж маш сайн одоо сонгож үзсэн. За манай мөгчлөө нь ялагдсан байгаа. Ингээд 2-1 харьцаатай болсон. За ингээд Тэмүүлэн маань яаснаар манай бол ингээд алтан медалийн бооцол хангасан байгаамаа. Тийм багийн төрөлд бол анх удаага юу тийм ээ? Тий, одоо бид нэр 6 дахь жилдээ оролцож байна. Анх удаага одоо багаараа бид нэр төрүүлсэн. Бас манай том зорилгын маань нэг байсан. Тэгээд үнэхээр баяртай байгаа. Тэгээд маш олон хүмүүсийн бас тусцаад эмзэгтэр бид нэр энэ одоо амжилтанд хүрсэн. За ингээд одхон маань яснаар бид нэр 4-1 харьцаатай яалж одоо ингээд багийн барилдаанд анх удаага төрүүлсэн. Нийтдээ 128 баг оролцсон. Ингээд 128 багаас 7 яалж бид нар ингээд алтан медалийн бооцлыг хангасан юм аа. За Наранбаатар багш манаас нэлийн хүүхдүүдэд туулж их сайн ажилласан. Бид нэр 2 сарын хугацаанд хүүхдүүдэд бэлдсэн байна. За бүгдэнд баяр хүргэе. Анх удаа төрүүлээ. Сэтгэл өндөр байна. За сая тод үлгэн маань харагдаж байна. За манай энэ мөрлийн самбагийн алтан харацаатай маань нэг манай Тэгтэн зан энийх бодох маань харагдаж байна. За ингээд шагнал бол төсөл эхэлж байна. Тэгээ шагнал бол төсөл энэ хамгийн бага насны ангил одоо 7 насны ангиллаар эхэлдэг. Ингээд эхлээд хувийнхаа дүнд байрлсан хүүхдүүд шагналаа гардуулдаг. Хамгийн сүүлд нь багийн барилдаанд одоо медаль барилц зүгтээ шагнал гардуулдаг. За энэ бол одоо Японы гэгэрлийн сайд одоо энэ тэмцээнд ирж оролцсон. Тэгээд энэ хүмүүсттэй одоо энэ сумагийн тэмцээнд хүүхдүүдийн бие элдвэрийн хүмүүжил, төлөвшил, дүүнчлэн Японы одоо соёлыг түгээн дэлгэрүүлэх маш их ашиг хөлтэй арга хэмжээ болж байна. Ингээд хагхуу авахта баярлалаа гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ тэмцээнд зөвхөн одоо Японы засгийн газрын тэмцээний маань ашиглуулж оролцож байгаад бид ч гэсэн баяртай байгаа. За одоо авар маань багийн барилдаанд алтан медаль суулгад одоо шагнал болж байна. За авс хамгаалсан гэсэн дөрөвдөө 6 дахь жилдээ ингээд алтан медаль авч Нэрийн нэрийг ардын орондоо мандуулсан дахин баяр хүргэе. Амжилт. За Монголоор бас нийслэлгээд хүүхдүүдэд баяр хүргэсэн. Багийн барилдаанд ер нь дөрвөлнөд бас их сайхан л да. Тэгээд одоо 3 яаж ялж байгаа учраас ер нь багийн барилдаанд бол хов хөнөөл биш. Тэгэхээр нэг баг бол хүүхэд маань хоорондоо маш сайхан ивсэж тэ амжилтанд тусварсан байна. За ингээд энэ удаагийн тэмцээнд маань
оролцсон одхон маань одоо бас Японд одоо ахлах сургуульд одоо удахгүй орж суралцж байгаа. Тэгээд бид нэр юунаас энэ тэмцээн маань зөвхөн Монгол болохоос гадна хүүхдүүдэд цаашдаа бас сумаа сонирхолтой хүүхдүүд аав маань гүүр болж өгч одоо энэ Японд сургууль сургаж одоо сургаж байгаа. Тэгээд одоо амарснаа маань ингээд дотор сурж байгаа маш сайн барилж байгаа. Энэ жил Японд болсон залуучуудын дэлхийн авах ширхэг тэмцээнд одоо оролцож амарснаа маань хүрлийн талын бослон гэсэн. За ингээд цаашдаа мөн одоо их сургуульд орж суралцсан. За ингээд одоо Төмөн бас ингээд сургуульд орж байна. Тэгээд энэ хүүхдэнд бид нэр манай ах хоо сан бол маш баяртай. Энэ одоо энэ ерний тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн зардлыг бол манай ах хоо сан маань 100% одоо хариуцдаг. Японд очиж бид нэр зөвхөн тэмцээнд орсноосоо гадна хүүхдүүдээ тэмцээнд дуусны дараа Японы соёлтой танилцуулж тэ ингээд хүүхдүүдээ сайхан юм үзүүлж ингэж явуулдаг байгаа. За мөн ингээд Японы мэрэгжлийн сумад орилж байгаа Монгол сумаач маань хүүхдүүдтэй манаас ганцаарч уулзч хүүхдүүдтэй маань оройн хоол идэлтэй заавар зөвлөгөө өгж тэг их сайхан юм байдаг. Тэгээд за одоо энэ дэрсэн дээр бол ах аав маань ах насны ангилалд одоо хувийн дөнгөөр төрүүлсэн хүмүүс чанга авдуулж байна. За энэ хүмүүс та нар харж байгаа нэг том бийтэй. Одоо бараг аврахтай маань хэцүү ийм том бийтэй. За энэ тусгай барийн шагнал буюу одоо дайчин байлдааны шагнал, армаа хүн шагнал ингээд тийм гэдэг шагнал гэдэг. Манай сосрогоо маань одоо бас тусгай уран шагналын нэгийг авсан. За энэ одоо драмаас нэг медаль авсан хүмүүс маань тэмцээний ерөнхий зохион байгуулсан Сүзүки Осумогийн нэмж шагналыг хүртсэн байна. За ингээд тэмцээний маань одоо хааж авах хүмүүс хэлж байна. Бацаа цаашаа вардадаймас. Бацаа! За үзэгч та бүхэндээ бид спортын ертөнцид нэвтрүүлгийн шинэ дугаараа хүргэлээ. За өнөөдрийн нэвтрүүлгээр бид та бүхэнд Хакхогийн цом 6 дахь удаагийн өсвөрийн сумо боксчуудын тэмцээний мэдээлэлээс дэлгэрэнгүй хүргэлээ. Тэгээд энэ удаагийн тэмцээнд бага ахлан оролцсон бачралахтаа бас нийт тамирчдынхаа өмнөөс бас баяр талархснаа, нийт спорт сонирхчдынхаа өмнөөс цаашдын уралдаан тэмцээнүүд нь амжилтсан. Мэдээж 2017 онд бас өсвөрийн сумочдын тэмцээн хүлээж байгаа хэрэг тийм ээ. Тий. За тэмцээн маань уламжлалаар зохион байгуулагдана. Тэгээ одоо Монгол улс тэмцээн маань энэ жилийн 10 сартаа болоод тэндээсээ бид нэр амжилттай сайн барилцсан 8 хүүхдтэйгээ сонгогдуулж аваад бэлтгэл сургалтыг хийгээд эх жил одоо 2017 онд Хакхо Кап одоо сумохийн тэмцээн 7 төшөлтөд одоо оролцсон. За ингээд та бүхний бас ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ирэх 2017 онд бас сумо бокс сонирхогч, спорт сонирхогч маань та бүхнээс илүү өндөр амжилтыг хүлээж байгаа. Амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ажил хийсэн. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ би та бүхэндээ Японы нийслэл Токио хотноо зохиогдсон Хакхогийн цом 6 дахь удаагийн өсвөрийн сумо боксчуудын тэмцээнээс бэлтгэсэн сурвалжлагыг та бүхэндээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Баяр та.